Сайн уу манайхан хөөхөн миний нөгөө ус унаад тэгээд ингээд юм жижигхэн юу гарцсан. Тэгээ өнөөдөр бидний сэтгэл санаа жоохон тавгүй байгаа. Ягаад тэгэхээр ер нь жоохон та бүхэн миний блог үзэх бахтай жоохон айцтай байгаа. Гэхдээ тэн дээр би нэг амар муу юм одоо ямар нэгэн муу бодол бодмооргүй байна. Угаасаа залуу хүн бүх юм болоод гарнаа. За тэр яах вэ? Өнөөдрийн миний ярих зүйл болохоор та нар нөгөө сонсч ирсэн үү? 3 dark зан чанартай хүмүүс байдаг энэ дэлхий дээр гээд. Тэр нь болохоор нарцист, нэгдүгээрт нь нарцист хүн, хоёрдугаарт нь Микелев буюу одоо өөрийгөө өвтгөөж бусдын анхаарлыг татдаг хүн. Гуравт нь болохоор нөгөө psychopath гэд 3 ийм зан аршинтай хүмүүс ер нь энэ дэлхий дээр байд юм байна л да. Тэгээд нарцист хүмүүс бол ойлгомжтой те, өөрийгөө магтах дуртай, бусдын өмнө гарах дуртай, өөрөөсөө дээш хүмүүийг гаргах дургу, амар атаархуу, дандаа өөрөөс нь дээш гарахаар дандаа доош нь татдаг. Эхлээд ингээ амар nice царайлж агаад тэгээд одоо аваад гэрэлснийхаа дараа зүгээр л хинж биш болгодог тийм хүмүүс. За хоёрдугаарт нь болохоор нөгөө үл хайграх хүчрхийлэлд өртсөн хүүхдүүд ерөнхийдөө бол тэр зан чанар байдаг. Яадаг гэхээр өөрийгөө өвтгдөг, өвдөлт авч иж тэрнээсээ өвдөлт авахаараа тэрнээсээ ингээ кайф авдаг. Жишээ нь ингээ жимд яваад ингээ бүр амар донтоод өвдөлт авдаг ч юм уу, сквал ингээ гараа ингээ зүсээд идэг хүмүүс идэв ш, гараа ингээ зүсээл амиа орлох гараа зүсээ, тэр өвдөлт, машины осол, дугуйн одоо явж байгаа дуунах тийм өвдөлт, тиймэрхүү өвдөлтийг авахаараа ингээд өөрт нь амар гой санагддаг зав. Айгуу гой ингээд гой мэдрэмж өгөөд идэг тийм хүмүүс эд юм байна л да. Гуравт нь болохоор яадаг вэ гэхээр psychopath ч нөгөө өрөвдөх сэтгэл байхгүй, хүн алчаад алаагүй юм шиг царайлдаг тийм хүмүүс эд юм байна л да. За энэ 3 дахь төрлийн хүмүүс болохоор одоо жишээ нь тэр нөө 16 настай охиныг алдсан тэр зан хүмүүс хүүхдүүд тэгээ алчаад хажууд нь цайгаа сууж байгаа. Тиймэрхүү дүр төрх үзэгдэхээр гаргадаг тиймэрхүү хүмүүс байдаг байхгүй юу? Тийм болохоор энэ хүмүүсээс ерөнхийдөө бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Бид нар ялангуяа шинэ залуу гэрэлж байгаа хүүхдүүд бол залуу хүүхдүүд маш сайн болгоомжтой суух нөхрөө сонгож суух хэрэгтэй. Залуучууд бас эрэгтэй хүүхдүүд бас маш сайн сонгож суух хэрэгтэй. Болгоомжтой ингэж одоо сайн үерхэд зан чанарыг мэдээд эхний 1-2 жил амьдраад тэгснийхаа дараа гэрлэх гэдэг энэ сонголтыг хийгэрэй гэж би та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. Яагаад тэгэхээр гэрлэлт гэдэг чинь одоо ерөнхийдөө бол тоглоом биш. Одоо ганц бий байгаа тэр залуучуудыг бити яагаад чи ганц бий байгаа гэж бизээж бити асууж байгаарай. Ер нь хүнээс чи яагаад ийм ингэж бити асууж байгаарай. Бүх юм шалтгаантай, бүх юм цаг хугацаатай. Хүн гаднаа харагдаж байгаа амар ад жаргалтай харагдаж байгаа ч гэсэндээ тэр хүний цаана дотор ямар зовлон туулж яваа, юу одоо үүрч яваа бид нар мэдэхгүй. Тийм болохоор бид нар одоо энэ байгаа энэ дэлхий дээрээ бид нар бүгдээрээ үхэн. Үхсний дараа бид нар сүнсэн биеэрээ хүмүүс дахиад амьдрна. Тэгээд зарим хүмүүс ярьдаг шүү дээ, хэрвээ чи энэ дэлхий дээр сурах юмаа сайн сурахгүй байх юм бол дахиж энэ дэлхий дээр төрнөө, дахиад чиний амьдрал чинь дахиад шинээр эхэлнэ. Дахиад чи сурааг байх юм бол тэн дээр алдна, дахиад чи тэндээс эхэлнэ гэдэг. Тийм болохоор бид нар энэ дэлхий дээр ирсэн утга учраа мэдэх хэрэгтэй. Бид нар энэ дэлхий дээр бие биенээсээ сурж, бие биенээ хайрлаж хувь хүн өөрөө маш сайн сурж боловсрал эзэмшин чухал ч гэсэндээ бид нар зан төлөвийн тэр боловсралыг маш сайн эзэмших хэрэгтэй. Уураа хяндаг байх, орчноо мэдрэх, ямар орчинд очичоод байгаагаа мэдрэх тэр орчинтойгоо хурдан дасан зохицох, шинэ газар нүүж очисон бол аль болох тэндээ хурдан дасан зохицох
хүмүүстэйгээ танилцах те тэр зүйлсүүдийг маш сайн хийх хэрэгтэй. Тэгээд ноороо хичнээн өвдсөн байгаа ч гэсэндээ миний энэ өдрийн тэмдэглэл маань миний хүүхдүүд үзэх бах ирээдүйд те тэд нар миний охтууд, миний хөвгүүд үзэхэд манай ээж энэ зүйлийг ингээд туулаад гарсан юм биш те. Ямар мундаг юм гэж надаар бахархах гэдэг үднээс би энэ хүү блогоо эхлээд явж байгаа. Бас надтай адилхан өвдөлтийг мэдрээ шаналаад явж байгаа тэр хүмүүсээ ганцаараа биш шүү. Бас чамтай адилхан өшөө зөндөө хүмүүсийн янз бүрийн байдлаар энэ дэлхий дээр өвчин лолон зөндөө зүйлсийг туулж байгаа. Тийм болохоор чи ганцаараа биш ээ гэдгийг л хэлэх гээд байгаа. Тэгээд бас нэг ярих зүйл нь болохоор та альч настай байсан арай тий өхмээр санагдаад өвчүүл миний амьдрал бүх юм сайхан болох юм шиг санагдаад бодоо байж байгаа юм шүү дээ. Тэгвэл үгүй. Та амиа хорлоо гэд таны амьдрал сайхан болохгүй. Амиа орлоод сүнс чин дараа нь тэр сүнс нь би чинь өөр дэлхий дээр байна. Өөр дэлхий дээр очино. Тэгээд энэ талаар би дараа нь яг нэг блог болж оруулна. Тэгээд тэр та бүхэн маш сонирхолтой байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн блог нэг иймэрхүү та бүхэн энэ 3 дарга буюу энэ 3 зан чанарыг гурвуулын агуулсан хүнч байж болно, нэгэнж байж болно. Тийм болохоор маш болгоомжтой байгаарай. Найз охин, найз хүүгүнээ болгоомжтой сонгоорой. Гэрлэлт нь бити яраарай. Маш сайн болзоорой. Олон болзоо хийж олон эрэгтэй хүнтэй болзоорой. Нэг эрэгтэй хүнээр бити ингэж нүдэ хааж өөрийгөө блоклоорой гэж хэлмээр байна. Тэгээд Монголд ерөнхийдөө олон хүнтэй болзоо хийсэн эмэгтэй хүнийг амар явдалтай гэж ярьдаг. Тэр бол тийм биш. Харин ч та эрэгтэй хүнийг, эмэгтэй хүнийг илүү сайн зан чанарын таньж авна. Явах гэрлэлт ингээд удаашрах тусам эрэгтэй хүний зан чанар үнэхээр танигддээ шүү. Ялангуяа таны өвдсөн үед хин нөхөр чинь яг хажууд чинь байж таныг тулах хүн үгүй юу гэдг нь үнэхээр харагданаа. Зан нь танигддığım аа. Тийм болохоор эртхэн шиг олон хүүхэдтэй болж харилцаа тогтоохоос өмнө хүүхдэд яарахгүйгээр бие биенээ таньж мэд. Яагаад тэр хоёр өөр орчинд өссөн байгаа шүү дээ, тийм. Хоёр өөр хоол идэж өссөн хүмүүс нэг гэрт ороод удаан амьдрна гэдэг ерөнхийдөө бол амар хэцүү байдаг. Тийм болохоор аль болох нэгээ зан чанарыг таньж мэдэж аваарай гэж хэлье да. За тэгээд өнөөдөр имчлэг таалагдсан бол лайк дараарай. Баярлалаа. Үргэлжлүүлэн бас subscribe таалагдлаа гэдгээ дараарай. Баярлалаа. Баяртай.